За Монгол улсын хувьд 35 хүртэлх нийт залуу одоо хүмүүс эзэлж байгаа хувь нь болонгож 12% байдаг. За тиймээс нийт хүн амынхаа 62%-ийг эзэлж байгаа гэдэг утгаараа за мөн энэ залуучууд маань уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн үр нөлөөг хамгийн уртаар хамгийн хүндээр мэдрэх насны бүлэг гэдэг утгаараа залуучуудын дуу хоолой бол зайлшгүй энэ асуудал одоо энэ чиглэлийн шийдвэр гаргах түвшинд бол одоо хүрэх ёстой. За тиймээс манай үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл бол яг залуучуудын дуу хоолой ялангуяа малчин болон одоо яг уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн хүнээр мэдэрж байгаа бүлгийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд бол хүргэх зорилгоор бас ажиллаж байна. За мөн залуучуудыг яг олон улсын түвшинд шийдвэр гаргах явцад оролцуулж яг нөгөө нэг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр цөлжилтийн чиглэлээр мэрэгсэн хэлэлцээрчүүдийг бас бэлтгэх зорилготой байна. Энэ чиглэлээр бид нэр форумуудыг хэлэлцээрүүдийг зохион байгуулахаас гадна мөн чадваржуулах сургалтуудыг зохион байгуулж бас олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл нь залуучуудын мэдлэг манлайлал, бодлогын оролцоог бэхжүүлэх замаар цөлжилт, газрын дороотлын эсрэг урт хугацааны доктортой шийдэлд хувь нэмэр оруулах, улмаар аюулгүй доктортой ирээдүйг залуучуудтай хамтдаа бүрдүүлэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Тэд залуучуудын нэгдсэн бодлогын баримт бичгийг боловсруулж, санаачилгаа нэгтгэн, бодлогын түвшинд ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм а.